Танка бол төвдийн соёлын үнэт өв, цастын нутгийн өвөрмөц урлагийн бүтээл юм. Энэхүү урлагийг өвлөн уламжлагч, бурхны хөргийг амьлуулагч, гарын урд үйтэй танка урлаачтай уулзаж, бүтээлтэй танилцах завшаан бидэнд тохиолоо. Тэд бол хөхнөр мужийн хуангнан төвд үндэстний ойртон засах жуугийн танка үүсэж хөгжсөн өлгийн нутаг хэмээн нэрлэгддэг Рэгүн хотоос Бээжин хотноо үдсгэлэнгээ гаргаж буй соёлын өвийг хамгаалагч өв тээгч нар юм. Гартаа нүдтэй эдгээр урлаачдын бүтээл тиймч амар төрөөгүй. Тэдний олон жилийн нөр их хөдөлмөр, уйггүй хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Галсангуй 13 наснаас энэ урлагтай хувь заяага холбосон төвхтэй. Би 1983 онд танка урлагт суралцж эхэлсэн. Гэвч тухайн үед амьдрал ядуу байсан болохоор цаасч худалдаж авч чаддаггүй байсан. Тэгэл нэг хар банзан дээр зурдаг байсан. Энэ эрдмийг би өвөөгөөс 10 орчим жил суралцсан. 1999 оноос шавнартаа зааж эхэлсэн. 2015 онд нутгийн захиргаанаас намайг үнэлж хөдөлмөрийн жишээч хэмээх алдар цол хүртээсэн. Мөн тухайн жилдээ урлаг хүрээлэн байгуулж өнөө хүртэл 600 гаруй шав бэлдсэн байна. Одоо шавнар маань нэгэнтээ бүгд нэртэй зураач танка урлаачд болцгоосон дөө. Галсангуйн хэлснээр танка бүтээх нь нэг ёсны бясалгал юм. Үдсгэлэнд орж буй төдөөлөх 5 бүтээлэн тэрээр бидэнд нэг бүрчлэн тайлбарлан танилцуулав. Сэтгэлдээ эхлээд сийлж бүтээсэн бурхны хөргөн биерийн үзүүрт шид ургуулan зургийн хэлбэрт буулган он жилийн хөрдөнд элэгдэхгүй эрдэс чулуугаар өнгөлж эцэст нь өдрийн сайныг сонгон байж бурхны мэлмийг нээж танкаага амьлуулдаг дараалалтай. Ахмад урлаачдын урлахын эрдэмд залуу үеийнхэн хичээнгүйлэн суралцж өөрийн бүтээлээр үдсгэлэнд оролцож буйн эрдмийн галыг бөхөөхгүй гэсний амьд баталгаа болж байна. Залуу уран бүтээлч Соном Цэрэнгийн төвлөн сууж зурж урлаж буй байдал бүтээлээ танилцуулж тайлбарлаж буй харцнаас энэ бүхэн илт харагдана. Танка урлалын хувьд авч хэлбэл Рэгүний танка урлалын хувьд гол хэдэн урсгалуудтай тухайлбал Менри, Кенце, Гардри зэрэг дөрвөн гол урсгалууд бий. Сайн байна уу? Сайн. За та энэ зургийг эхэлж зурснаас одоо хэр удаж байна уу? Бараг 10 гаруй хоног зурж байна. 15 хоног орчим зурлаа. Энэ зургийг одоо бүрэн зурж дуусгахад хэр удаан хугацаа хэрэгсэх вэ? Зурж дуусгахад бараг 7-оос 8 сарын хугацаа зарцуулах байхаа. Энэ танка бол миний сэтгэл шингэсэн нэгэн бүтээл болно гэж бодож байна. Зарим хэсгийг нэрээ энд зурж амжаагүй байна. Энэ удаагийн үсгэлэнд бид хөхнөөрийн Рэгүн нутгийн 6 нэрт зураачийг урьсан. Бид энэ удаагийн үсгэлэнг ажилуулж буй гол зорилт нь Бэйт улс соёлын өвийг хүмүүстд танилцуулах. Бэйт улс соёлын өв бол нэг улс орны олон уургалт соёлын чухал илэрхийлэл болдог. Олон зуунаас улбаатай урлагийн өндөр түвшинд яригддаг танка хэмээх соёлын үнэт өв нь үеэс үед багшаас шавд, гараас гарт дамжиж ам бөх мөнх орших болно гэдэгт үл эргэлзэнэ.